За Кином ТV байна. За өнөөдөртөө та бүхэндээ маш гоё хэрэгтэй сэдв бэлдсэн байгаа. За өнөөдөр та бүхэндээ санхүүгийн эрхчлөөнд хүрэх зам гэд Бодо Шефер гэх зохиолчийн энэ номыг бол бэлтгэсэн байгаа. За энэ номыг бол би амьдралдаа бараг 3 удаа уншсан. Тэгээд миний уншиж исэн санхүүгийн зөвлөгөөний номнуудаас хамгийн их хэрэгжүүлж болох тийм санаа, сэтэл маш сайхан зүйлүүдийг энэ ном өгдөг байгаа. Тийм болохоор энэ номны талаар бэлтгэж оруулсан байгаа. Тэгээд энэ ном маань бол мөнгөний талаарх ном байгаа шүү. Санхүүгийн эрхчлөөнд яаж хүрэх вэ гэсэн ном байгаа. За та бүхнээсээ эхлээд хідэн асуултыг асууя. Та мөнгөтэй болмоор байна уу? Тансаг хангалуун амьдрмаар байна уу? Тэгвэл одоо хүн болгон мөнгөтэй болж чадахгүй амьдралаа дуусгаад зарим хүмүүс бол маш одоо тийм хэцүүхэн амьдралаар явсараад амьдралаа дуусгадаг шүү дээ. Зарим нь бол одоо ингээ үр ширэнд ордог. Одоогийн юмны үн өссөн, инфляцийн ийм нөхцөл байдал бол маш их одоо санхүүгийн дарамтанд ордог. Мөнгөний талаарх таны үзэл бодол таныг ядуу байлгаж байна гэвэл та итгэх үү? За тэгвэл бүгдээрээ мөнгөний үнцийн яг хаана байдгийм бэ? Мөнгөний талаарх бодол гэж юу юм бэ? Итгэл үнэмшил гэж юу байдгийм бэ те? Энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эхний одоо энэ бүлэгтээ бол бүгдээрээ ярьцгаая. За тэгвэл мөнгөний үнц нь яг хаана идэм бэ те? Мөнгө гэдэг хизээ үнцэнтэй байдгийм бэ? За мөнгөний үнц нь санхүүгийн хүндрэлтэй болсон цагт хамгийн үнцэнтэй зүйл шиг санагддсан байна. Зохиолчийн аав нь насаараа хуульч хийсэн бөгөөд амьдралынхаа сүүлийн шатанд хор тавдраараа өвдөж эмнэлэгт байхдаа ч ажиллаа хийсээр байсан юм байна. Түүн дээр эргэж ирдэг хүмүүс бол биеийг нь одоо ингээ асуух биш те. Ихэнхдээ мөнгөний одоо талаар асуудалд орсон, их хөрөнд орсон хүмүүс түүн дээр ирдэг байсан юм байна. Санхүүгийн зөвлөгөө авахгүй ч. Тэгээд бас мөнгө хэрхэн олох вэ? Үр ширнээсээ хэрхэн гарах вэ гэж асуудаг байсан юм байна л да. Аав нь нас барахад бол аав нь амьдралаараа одоо ингээд маш тийм шаргуу ажилласан, өөхтэй ч гэсэн ажиллаж исэн хүн гэсэн нэр бол зүүсэн байгаа юм л да. Тэгсэн мөртлөө аав нь ямар ч тийм цуглуулсан одоо мөнгө хөрөнгөгүй те мөнгөний талаарх итгэл үнэмшилгүй тийм хүн байсан байгаа юм. Зохиолч болохоор яг аавынхаа талаар бол ингэж дурссан байдаг. Мөнгө сэтгэл зүйтэй хамааралтай гэвэл та итгэх үү? За хүмүүс болохоор ингээ мөнгөний талаар ингэж ярьд юм л да. За би ирээдүйд ямар нэгэн байдлаар мөнгөтэй болчихноо. Би нэг л өдөр ингээл аюу баян болно. Би эсвэл одоо ингээд суглаанд мөнгө хожино. Эсвэл би ацтай бай. Тэгээд яг тийм хуурамч тийм өөдрөг үзэлтэй байдаг юм байна. Энэ өөдрөг үзэл нь ямар нэгэн юмсийн давуу талыг чамд одоо харуулдаг бол өөртөө итгэх итгэл нь ямарваа юмсийн сүүдэртэй талыг ч гэсэндээ даван туулах итгэл үнэмшлийг танд өгд юм байна. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлтэй байх ёстой гэж номдэр бичсэн маа л да. Хин өөрийнхөө үн цэнийг ойлгоно. Тэр бэрхшээлээс айх шаардахгүй болд юм байна. Тиймээс таны санхүү мөнгөтэй таны одоо илтгэх одоо тэр мөнгө хөрөнгө таныг юу ч зогсоохгүй байхын гол нотлохоо болох ёстой юм байна. Нэгсэндээ таны арыг даах ёстой гэсэн үг. Өөртөө итгэлгүй хүмүүс ихэвчлэн юу ч хийлгүй байсаар байгаад хинт ч тоогдохгүй тэ ядуу үгээгүй байсараагаад л хоосон амьдралаар төгсдөг гэж номдэр бичсэн маа л да. Тэгэхээр өөртөө итгэх итгэл нь хамгийн чухал гэж бичсэн байгаа юм. Одоо та яг сүүлийн 7 жилд таны санхүү мөнгөтэй эд хөрөнгө хэр өссөнийг бодоод үзээрэй. Одоо та яг одоо өөртөө бодоод өөртөө хариулаарай. Таны одоо яг ингээд хэлсэн тоо, дүгнсэн тоо чинь хэрвээ яг хэвэндээ 7 жилийнхээ өмнөх шиг хэвэндээ эсвэл бүр уруудсан бол та дараагийн 7 жилд ч гэсэндээ мөн л энэ тоогоо харах юм байна. Шуудхан хэлэх юм бол таны сэтгэн бодох хэв маяг чинь таны өнөөдөр яг энэ хэмжээнд байлгаж байгаа юм л да. Мөнгөний талаар та яг ингэж боддог болохоор л та өнөөдрийнхөө энэ түвшинд байгаа гэсэн үг юм байна. Та мөнгөний талаар ямар бодолтой байдаг вэ? Энийг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ чи мөнгө бол муу зүйл гэж боддог бол чамд баян болох ямар ч найдлага байхгүй. Гэтэл мөнгө амьдралыг бол маш олон талаар хөнгөвчилж чаддаг. Яагаад ихэнх хүмүүс өөрийн одоо дургу те сонирхолгүй эсвэл ерөөсөө хүсээгүй тийм ажиллаа хийдгийг та мэдхүү. Тэд ерөөсөө мөнгө дутагдсандаа биш. Харин өөрийн хүссэн ажиллаа хийхин төлөө юу ч хийдэггүй учраас энэ одоо ингээд ихэнх хүмүүс ярьдаг шүү дээ. 9-5 цагийн ажил бол чөтгөрийн тойрог гэж ярьдаг. За ихэнх хүмүүс бол чөтгөрийн тойрогт ордог гэж ярьдаг. За зохиолч маань нэгэн Нью-Йоркийн чинэлэг хүнтэй ярилцаж байхад тэр хүн ингэж хэлсэн юм байна л да. Хин бүхэл өдөржингөө ажиллана, түүнд мөнгө хийх цаг олдохгүй гэж хэлсэн байт юм байна. Ингээл бид нар бүхэл өдөржингөө ингээл ямар нэг юм хийгээл ажиллаа л байдаг. Гэхдээ яг юуны төлөө ажиллаж байгаагаа зарим хүмүүс мэддэггүй. Ингээ ажиллаад байдаг. Тэгээд эцэст нь сарын сүүлд болоход
маш бага цалин авдаг. Тэр цалин бүх юмд нь хүртгүү. Байрны мөнгө одоо тэгээ үр шир үед бол одоо зээлийн аппликейшн байна те. Тэр бүхэнд нь ерөөсө хүртгүү. Тэгэхээр бид нар юуны төлөө ажиллаж байгаа гэдгээ сайн мэдэх, ойлгох хэрэгтэй байд юм байна. Энэ номон дээр бол бичнээрээ ингэсэн маань л да энэ бол маш олон давтагддаг. Гэхдээ бол бас та бүхэндээ яриад өгье. Эхлээд өөрийн хамгийн дуртай сайн хийж чаддаг зүйлээ сонгоод ав. Таны хобби ч байж болно. Та гар урлал дуртай эсвэл та одоо ингээд ном унших дуртай тэгээс явандаа ном бичгийг сонирхож байгаа хүн байж ч болно. Тэгээд түүгээрээ мэрэгшгээд та хичээх ёстой юм. Эхлээд чи өөрийгөө таньж мэд. Тэгээд чамд маш тийм сайхан одоо санагддаг, зугаатай тийм санагддаг ажлаа олох юм байна. Дараа нь түүгээрээ яаж мөнгө олж болох талаар бодоод үз. Өдөр бүр энэ асуултыг өөртөө тавьж, түүндээ хариулт олохын тулд цаг гаргах гэсэн бохоггүй юу? Энэ цагийг өөртөө гаргаж чадаагүй хүн амьдралаа өрн таран хийснээс өөрсгөө. Зөвхөн бусдын ажлыг л хийсээр байгаад л та дуусна. Би яаж тийм зүйлд зав гаргах юм бэ? Би тэгээ яаж тэр хоронд чинь би яаж амьдрах юм? Би тэр хоронд ч одоо энэ ажлаа хийхгүйгээр би үсэж өгөх юм уу гэж хүмүүс бодчих магадгүй. Гэтэл амьдралаа төлөвлөхөөс илүүгээр амралтаа төлөвлөдөг. Зугаац цэнгихтэй маш тийм бөө сүртэй ханддаг хүмүүс энэ хороод хідээр маш сөнгө байдаг. Танд ердөө хоёр сонголт байгаа. Та өөрөө амьдралаа төлөвлөнө, эсвэл өөр хүмүүс таны амьдралыг төлөвлөнө. Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явна, эсвэл та өөр нэгэн хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд доор нь ажиллана гэж номон дээр бол гарсан байна. За хүмүүс яагаад төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чаддгүй вэ? Тэд мөрөөдөл, зорилго, үзэл, бодол одоо түүндээ хүрэх стратеги тэр одоо энэ дөрвөн багнаа хооронд нь холбохоо мартсан байт юм байна л да. Ямар нэгэн хүн мөрөөдөлтэй байж болно, зорилготой байж болно, үзэл бодолтой ч гэсэн байж болно. За магадгүй стратегтэй ингэ явсан ч гэж болно. Тэнгүүд энэ дөрөв нь яг хоорондоо жанжин шумандаа орж ингэж нийлж иж дээшээ явж илүү чинээлэг амьдралд хүрэх юм байна л да. За ингийн тулд бүгдээрээ хамгийн эхлээд хариуцлага гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Мөнгө, хариуцлага гэдэг бол хоорондоо шууд хамааралтай юм байна л да. Та хинт буруу тохно, тэр хүнд та эрх мэдлээ алдчих байгаа гэсэн. Та өөрөөсөө хариуцлагыг холдуулна, тэр болгонд та тухайн хүндээ эрх мэдлээ алдчих байгаа юм. Тэр хүн таныг удирдна гэсэн үг. За бидний үйлдэл бүр ямар нэгэн нөхцөл байдалд одоо өгч байгаа хариу бөгөөд тэр бүрийнхээ төлөө бид нар хариуцлага хүлээдэг юм байна. Хариуцлага гэдэг нь ердөө л одоо танд ирж байгаа ямар нэгэн зүйл, сайн ч бай, муу ч бай, тэр зүйлд зөв хариу өгч чадахыг хэлээд байгаа юм л да. За бүгдээр энэ гойж яриа. Та ууланд алхачихлаа. Уул нь ингээд авирчихлаа. Тэгсэн чинь гинт нэг хорт могоо таныг хацчлаа гэж бодъё. Тэнгүүд та таныг хатсан могоог хайж олоод хөөцөлдөөд алхахын төлөө та ингээд хамаг цаг үрий гэж бодъё. Энэ нь бол таны хатсан тэр газар хорыг нь илүү тарах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэрний оронд та хор тайлах арга чарга хайж байгаад одоо өөрийгөө аврахаа бодсон дээр үсттэй. Энэ нь бол та өөртөө илүү хариуцлагатай хандж байна гэсэн үг. Гаднаас ирж байгаа ямар нэгэн болзошгүй аюултай та яаж хариу үйлдэл үзүүлж байгаа нь таны хариуцлагын асуудал юм байна л да. Нөхцөл байдлыг яаж үнэлж ямар үйлдэл хийхэд бид өөрсдөө шийддэг. Өөр хэн ч шийддэггүй. Хариуцлагаас зухдах эсвэл хариуцлагыг аваад цаашаа ингэж бид нэр хөдлөх үү гэдэг нь маш гол байт юм байна. За тэгвэл хүмүүс яагаад баян чинэлэг болж чаддгүй вэ? Энэ талаар бүгдээрээ ярилцъя. Ихэнх хүмүүс баян чинэлэг болохыг маш их хүсдэг мөртлөө ихэнхдээ л ер нь яг амьдрал нь дээшилдэггүй шүү дээ. За тэгвэл учир нь хэм бол ядуу байх нь баян болохоос илүү амархан байд юм байна. Өдөр бүр амжилтын төлөө ном унших нь амархан. Гэхдээ уншихгүй байх нь бүр амар. Зүгээр л уцаа оролдоод буудан дээрээ хэвтэх нь илүү амар. За сар бүр орлогынхаа 10%-ийг хадгалснаас 10%-аараа гой худалдаж авсан нь илүү амар байд юм байна. Мөнгөгүй хүмүүс өмч хөрөнгөтэй болохоос байнга хойш сууж идэг. Мөнгөтэй болъё гэж өдөр болгон хүсэж идэг болохоос биш. Мөнгөний төлөө одоо мөнгөтэй болохын төлөө өөрөөр ямар ч үйлдэл хийдэггүй мэн. Ийм л учраас баян чинэлэг болж чаддаггүй мэн л да. Мөнгөгүй хүмүүс бас маш тэсвэргүй байд юм байна. Төвчээргүй гэсэн үг. Эхний одоо ямар нэгэн уналт тохиолоход л тэр хүмүүс тэр уналтандаа шууд бууж өгдөг. За Английн ерөнхий сайд байсан Winston Churchill-ыг та бүхэн мэднэ. Тэгвэл Winston Churchill нэлээд хөтөлсөн хойно Английн нэгэн их сургуульд ихтгэл тавихаар ирсэн юм байна л да. Хүмүүс түүний яриаг маш анхааралтай сонсохоор хүлээгээ сууж байтал Churchill босоод хизээч битгий бууж өг гэж хэлээд тайзнаас буусан байна. Тэрээр ахин тайзан дээр гарч ирээгүй. Сандлаасаа бүр босоожгүй байна.
Гэхдээ нэг зүйлийг анзаарах юм бол тэрээр нэг л удаа хизээж гэж хэлээгүй. Хизээж гэдэг үгээ 4 удаа давтаж хэлсэн байгаа юм. Тэрээр ингэж хэлснээрээ хүмүүсийн төрлөх мөн чанарыг бол мэддэг байсан байгаа юм. Та ямар нэгэн зорилго тавьсан л бол замд чинь хэдэн ч удаа юу ч тохиолдсон бэлэн бас бэлтгэлтэй байхыг хэлж байгаа юм. Мөн амьдралд чинь ямар нэг юм муу юм тохиолдоход ихэнх хүмүүс ер нь яагаад гэж асуудаг. Харин яаж гэж асуулт тавьж сурах ёстой байна л да. Жишээлх юм бол та ч юм уу те ямар нэгэн хүн байлаа гэж бодъё л доо. Гинт их хэмжээний өрөнд орлоо. Тэгвэл би яагаад ингэж их өрөнд орчвоо? Би яагаад ингэж амьдрах ёстой юм бэ? Миний амьдрал яагаад бусад хүмүүсээс ийм дорой байгаа юм бэ? гэж асуугаад байх юм бол таны амьдрал улам л доош орно. Харин та миний амьдралд ямарваа нэгэн ийм саад бэрхшээл гараад ирлээ. Харин яаж би энэ саад бэрхшээлээс гарах вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Энэ асуултанд хариулж чадах юм бол та цаашаа амжилтанд хүрнэ, мөн саад бэрхшээлээс гарах юм байна. За бас нэгэн сонирхолтой сэдв ярихад та өглөө гэрээсээ гарахдаа хэдэн төгрөгтэй явдаг вэ? Ихэнх хүмүүс ер нь бол маш бага мөнгөтэй гардаг юм байна л да. Хариулт нь их мөнгөтэй гарахаас айдаг, тухайн мөнгөө алдахаас айдаг. Их мөнгөтэй гараад мөнгөө үржихгүй гэж санаа зовдөг, айдаг. Бас зарим хүмүүс надад их эвгүй байд гэж хариулдаг гэсэн байгаа юм л да. Чинэлэг баян амьдрмаар байвал төрөвчөндөө орчин үедээ дансандаа дор хаяж хамгийн багтаа 1 сая төгрөгтэй явж байхыг зохиолж онцлсан байгаа юм. Энэ нь таныг мөнгөтэй байхдаа чөлөөтэй тайван байж сурах юм байна л да. Та өөрийгөө мөнгөтэй байлгаж сургаад мөнгөтэй байхад оюун санаагаа сурах хэрэгтэй байна. Нэгсэндээ оюун санаагаа дасгалжуулж ийн гэсэн үг. Мөн өөртөөгөө адил санхүүгийн байдалтай боломжгүй ч юм уу те эсвэл ямар ч мэдлэггүй хүмүүсийн мөнгөний талаарх зөвлөгөөг хизээж битгий дагаж байгаарай. Ийм хүмүүс өөртөө буруу өгөхгүй бүх буруу хүн рүү чигдэг. Аль эсвэл өөрийн хүслийг ямар нэгэн хэмжээгээр танд өгж байгаа зөвлөгөөнд авчулд юм байна л да. Мөн таныг хүрхийг хүссэн тэр газарт очиж чадаагүй, хүрч үзээгүй тийм хүмүүсийн зөвлөгөөг хизээж битгий авч бай. Энэ дотор таны ойр дотны хүмүүс, аав, ээж, эхнэр, нөхөртэй, найзууд хинч байж болно. Энэ бол маш чухал зарчим гэж зохиолч маань онцлсан байлээ. За, хамгийн түрүүнд та мөнгөний талаарх ер нь итгэл үнэмшлээ маш баттайгаар олж авч суурай тавих хэрэгтэй байна. Тэгвэл итгэл үнэмшлийн талаар бяцхан түүх та бүхэндээ ярьж өгье. Нэгin фермер их гой морьтой байжээ. Тосгоныхан бүгд л түүнд атаархаж хүн ийм л морьтой байх хэрэгтэй гэж ярьцгаадаг байв. Харин тэр хариуд нь хэн мэдвдээ гэдэг байв. Нэгэн удаа өнөөх сайхан морь нь алга болчихжээ. Хүмүүс ямар их гай вэ гэцгээхэд хариуд нь фермер бас л хэн мэдвдээ хэмээн хариулав. Хэдэн 7 хоногийн дараа нөгөө морь нь өөр 3 зэрлэг адуу дагуулсаар иргэн ирэв. Тосгоны хүмүүс нүдэндээ ч итгэж ядан. Энэ ямар атстай фермер вэ гэж шүүрс алдцгааж байв. Харин фермер хэн мэдвдээ л гэв. Гэтэл фермерийн хүү зэрлэг морьдын нэгийг барьж унах гэж оролдож байгаад ойчиж хөлөө угалчихж. Тосгоныхан бас л энэ фермерийн өмчин түнд ямар ч аз авчирсангүй. Хэрв түнд энэ муу золгийн морь байгаагүйсэн бол үүн үдээд эрүүл сарвал байхгүй юу? Гисгэн түүнийг их л өрөвдсгөөсөн байна. Харин өнөөх фермер хэн мэдгдээ л гэв. Гэтэл удалгүй дайн гарч бүх залуучуудыг цэрэгт татав. Гагцгүй өнөөх фермерийн хүл доглон хөлтөөгөөрөө тосгондоо үлдэж түүндээ их л хэлхнэж байв. Харин өнөөх фермер хүүгээ хэн мэдгдээ л гэж тавьшруулав. Түүнээс хойш нэг их удалгүй дайн дуусахад тосгоноос явсан залуучуудаас нэгэн ч эргэж ирсэнгүй. Тосгоныхон энэ фермерч үнэмшхийн аргагүй азтай хүн юм да гэж шивнэлцгээж байв. Үнэн бодит байдал гэж яг үнэндээ байдаггүй. Бидний харж байгаа зүйлс нь бидэнд харагдаж байгаа учраас л оршин тогтнож байдаг. Ямар ч тохиолдолд та өөрийн хувьд бодит байдлыг олж авдаг. Харин итгэл үнэмшлээ олж авахд хэр хэлбэр вэ? Та амьдралын өөрийн итгэл үнэмшлээ олонтаа өөрчилж байсан биз дээ. Та хэн нэгэнд дурлаж түүнээсээ салж эсвэл ямар нэгэн хувцас эхлээд маш их таалагдж байснаа сүүлд нь дургу хүрэгдэг болдсон шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө үзэл бодлыг хичнээн ч өөрчилсөн. Та өөрөөрөө л үлддэг. Та хэн гэдэг хүн бэ? Та тэр хүнээрээ л үлдэнэ.
үзэл бодол чинь амьдралын туршид хичнээн ч удаа өөрчлөгдөж болно. Толгонд харсан ч та өөрийгөө л хардаг. Энэ бол би гэдгээ та үргэлж харсаар л байдаг. Та өөртөө болон ертөнцид хандаж байгаа хандлагаасаа өөрийгөө олж авдаг. Одоогийн нөхцөл байдал нь таныг юунд итгэхийг үргэлж тодорхойлж байдаг юм аа л да. Тийм учраас та өөртөө шинэ итгэл үнэмшлийг бий болох хэрэгтэй байт юм байна. Би өнөөдрөөс эхлэн амьдралаа баяжуулж сайхан болгох тэр бүх зүйл дээр л төвлөрнө. Би шин боломжуудыг ирж хайна. Би өөрийнхөө төлөө анхаарал тавьж чинээлэг болох тусам би улам сайжирна. Би эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байна. Итгэл үнэмшил өөрчлөгдөхөд амьдралч бас өөрчлөгддөг. Тэгэхээр та хуучин их мөнгө хүнийг эвддэг. Мөнгө бол маш муухай, шуналтай хүмүүсийн хүсдэг зүйл гэх мэт бодлоо эхлээд хаях хэрэгтэй байна. Мөнгөөр олон сайн зүйлсийг хийж болно. Би мөнгөтэй болох юм бол илүү олон хүнд тусалж чадна. Энэ нь мөнгнөөс биш, зөвхөн надаас л ганцхан шалтгаална гэж өөрийн гэсэн шинэ үзэл бодолтой болох хэрэгтэй байна л да. Та сая хэлсэн шүү дээ. Та бол яг таны зан чанар яг хэвэндээ л байна. Харин итгэл үнэмшлээ та бол өөрчилж болно. Энэ бол маш агуу зүйл шүү. За ингээд бүгдээрээ дараагийнхаа бас маш чухал сэдв рүү орно. Мөнгө гэд ярангууд ихэнх хүмүүс үр зээлийн тухай бас ярьдаг. Урт хугацааны асуудал, богино хугацааны шийдэл хизээж битгий зөвшөөрч бай гэж зохиолч маань хэлсэн байна. Энэ бол өртөө шууд холбоотой. За зохиолч маань бол их сургуулаа төгсөөд $80,000 өртөө болсон байдаг. Гэсэн ч тэрээр өөрийн аав шигэдээ бүх авсан зүйлээ тэмдэглэж нэрэлж амьдрахыг хүсээгүй. Найзуудтайгаа ойр ойрхон гарч, өдөр бүр хоолнд орж, бүр найзуудыгаа дааж, өөрийгөө лаг харагдуулахын тулд том машин авч, онгоцоор цочихтой хүртэл зөвхөн нэгдүгээр зэрэглэлээр нисч, зээлийн картны ачаар бүр хүссэн бүхнээ зээлээр авдаг байж л дээ. Яг л өнөөдрийн бид нар шиг аппликейшны зээлийг хэдэн арваар нь авдаг. Яг тийм аргаар л үрж байсан байгаа юм. Тэрээр бол төрхөн зууртаа яг л аль хэдийн баяжсан хүн шиг баян тансаг амьдралаар амьдарч байсан ч удалгүй өнгөрсөн үе нь төлбөрийн баримт, зээлийн сануулга, зээлийн хүү төлөх мэдээлэлээр түүнтэй байн мэдчлэг болсон юм байна л да. Тухайн үед бол бизнес хийдэг бас гайгүй орлоготой байсан учраас зохиолч маань дахин зээл авч зээлийн эргэлтэнд эргэж буцалтгүй орсон байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол өмнөх зээлийнхээ хүүг төлөхийн тулд дараагийн зээлээ авна. Нэгсэндээ урд хормоогоор хойд хормоогоо нөхөж эхэлсэн байгаа юм. За зохиолч маань иймээс ч хэрэглээний зээл авахыг маш эрсдэлтэй гэж үздэг юм байна. Зээл болгон муу зээл биш байт юм байна л да. Жишээ нь та үл хөдлөх авна, бизнесээ илүү агсан түвшинд гаргах, ухаалаг зээл авах нь бол тийм ч муу биш гэж номон дээр бичсэн байгаа юм. Одооны ихийг залуу хүмүүс орон байртаа болмогцоо, орон байраа тэр дорн тогтжуулах гэж яардаг. Тэрийгээ зээлээр авч тогтжуулдаг. Энэ нь ч бас буруу гэж номон дээр дурдсан байгаа юм л да. Автомашин, зурагт, үнэтэй аяллаа бичиг, өөр юу байдیں۔ Бүгд зээлээр авах нь танд хэрэггүй зардал болж ирдэг. Бидэнд өөрийн эрч хүч, энерги зарцуулах үндсэн хоёр чиглэл байт юм байна л да. Эхний чиглэл нь болохоор та өөрийнхөө эрч хүч энергийг урт хугацааны үйл хэрэгтээ зарцуулна. За хоёр дахь нь болохоор тулах тойрсон шаархан зүйлд мөнгө зарцуулах юм байна. За ингээд хамгийн хорлондоо зүйл нь юу гэхээр энэ жижиг зээлүүдтэй тулах тойрсон энэ үр зээлүүд нь таныг урт хугацааны үйл хэрэгээс чинь улам холдуулж байд юм байна л да. За бүгдээрээ энийг илүү наривчилж тайлбарлая. За магадгүй та байр авах гээд мөнгө цуглуулж байлаа гэж бодъё л доо. Тэгвэл та зээлээр хэрэглээний юмнууд аваад л байлаа. Байр авах мөнгө цуглуулахын оронд багаар ингээд тансаг зүйлд мөнгө хүрээд л байвал та чөтгөрийн тойрогт орж байраа хизээж авч чадахгүй. Та хэрэглээний зээл авсаар л байвал хэсэг хугацааны дараа та цааш ахихаа болсон гэдгээ ойлгоно. Мөнгө чинь ерөөсөө өсөөгүй байна. Хоёрдугаарт энэ үед та эд хөрөнгөө тоолох юм бол бүр маш бага болсон байна. Ерөөсөө өсөөгүй байна. За гуравдугаар таны байр аавна гэсэн том урам зориг чинь бол мохоох юм байна л да. Мөнгө чи өсөхгүй байх юм бол би ер нь байр аавна гэж мөрөөдөөд ч хэрэггүй мэн гэж бодох юм байна. Сүүлдээ та ер нь юуны төлөө ажиллаад байгаагаа ч ойлгох болж ирээд сэтгэл готролд хүртэл орох тийм аюултай байд юм байна л да. Хүн өнөөдөр хэрэглээний зээл авснаар ирээдүйн ашиг орлогоор л төлөх өрийг худалдаж авч байна л гэсэн үг. Нэгсэндээ та ирээдүйд төлөх өрөө л одоо худалдаж авч ин гэсэн үг байхгүй юу? Ирээдүйд орлогоо аль хэдийнэ эзчээд сууж байхад гинтийн үйл явдал таны амьдрал тохиолдвол та шууд цохорч унана. Амьдрал юу ч болж болно шүү дээ. Тэнгүүд та тэр үед сөхрөх юм байна л да. Тэгвэл бүгдээрээ
бас нэг асуултыг бодож үзье. Энэ өөр нь яаж үүсдэг юм бэ? Яагаад хүмүүс өрөнд орж үтэн баригдлаа гэж ярьд юм бэ те? Манай монголчуудаас тэгж ярьдаг штэ. Тэгвэл одоо энэ нь бол бидний тархины үйл ажиллагаатай шууд хамааралтай байна. Бидний тархи яаж ажиллахыг та мэдв үү? Хүн зовлонгоо багасгаж одоо хурдан ингээ баяр баясгалан допамин одоо те цэнгэлд автахын тулд юу ч хийхээс буцдаггүй юм байна. Энэ нь бол яг хүний төрлөх харин шин гэсэн үг. Бусдын авч чадсан зүйлийг авч чадаагүйтэй хатаархаж уур хорсонд хүрдэг. Хүмүүс ер нь маш хатаач байдаг шүү дээ. Нэг хүн маш гоё байр авсан байх юм бол би энэ байранд ямар ч хамаагүй байдлаар эсвэл iPhone одоо утасны шин ингээд хувилбар гарангууд би заавал шинийг барих ёстой ч гэдэг юм уу те. Урдан хугацаанд баяр жаргалтай сэтгэлээ баясгах гэж хэрэгтэй зүйлээ худалдан авах хүсэл хүн төрөлхтөнд бүр аль дээр үеэс хүртэл байсан юм байна. 4000 жилийн өмнө эртний Вавилонд ч өртөө хүмүүс байсан талаар та бүхэндээ маш гоё түүх ярьж өгье. Эртний Вавилончууд ч гэсэндээ хэрэглээний үр тавьдаг байсан юм байна. Тэд урамчууд буюу одоогийнхоор бол банкуд руу очиж мөнгө зээлдэг байсан бөгөөд зээлдүүлэгчид тэднээс процент нь юу тавих вэ гэж асуудаг байж. Яг л өнөөдрийн одоо банкны өрөндөх шиг процент нь юу тавих вэ гэж асуудаг гэсэн баам л да. За Вавилончуудын хувьд өнөөдөр ч түгээмэл байдаг процентуудыг тавьдаг байсан юм л да. Үүнээс гадна одоо байхгүй бас нэг маш сонин процент тавьдаг байсан нь өөрийгөө өрнийхөө процент тавьдаг байсан юм байна. Иймд мөнгө зээлэх бизнес бүр нүсэр хэмжээгээр цэцэглэн хөгжиж байв. Учир нь хүн бүр өөрийгөө процент тавьж болох учраас зээл авах чадваргүй хүн гэж үгүй болсон юм байна. Мөн зээлээ эргэн төлөөгүй Вавилончуудыг боол болгон худалддаг байв. Тэр үед хүн өөрөө алхны дор дуудлага худалдаанд ордог байсан бөгөөд өнөөдөр байшин эд зүйлсээ л алхны дор өгч болно. Тэр үед 10 боолын 9 нь том чулуун өрлөгийн зогсож болоод төгсдөг байсан юм байна. Хожимын үед өртгсөн энэ ханы өндөр нь 50 м, урт нь 18 км, өргөн нь 6 морь зэрэгцэн явхаар тийм урт маш том одоо бүтээн байгуулалт болсон юм аа л да. Энэ хэрмийг боолчууд барьсан ба үнэмшгийн аргагүй хүнд хүчээр ажил хийдэг байсан байгаа юм. Хэрмийн хүнд чулууг зөөх боолчууд дээр нар өрөвдөх сэтгэлгүй шарж тасралтгүй ороолгох ташуурын дор тэд дунджаар 3 жилээс илүү тэсдэггүй байсан юм байна. Хэрв тэд тамираа барж сөхрөн унаж хянаж тэднийг хайр найргүй ташуурдаж эцэст нь амиа алддаг байсан юм байна. Энэхүү үзүүлбэрийг Вавилоны оршин суугчид өдөр бүр ажиглан хардаг байсан. Тийхүү ажиллаж байгаа боолчууд нь Вавилоны оршин суугч бүрт тохиолдож болох бодит дүр зураг байжээ. Сонирхолтой нь гэвэл эдгээр боолуудын 3-2 нь дайны олзлогсод буюу эрх чөлөөгөө алдсан Вавилоны оршин суугчид байж. Та бүхэн бодоод үзтээ 3-2 нь гэхээр тэр хүмүүс эрх чөлөөтэй байсан. Харин банкнд өөрийгөө тавиад боол болцсон байгаа юм. Одоо ингэж зовхыг харсаар байж хүмүүс яаж тийм байдаг байна гэж та бодож иж магадгүй. Нүднийх нь өмнө яаж төгсөх нь тодорхой байсаар байтал өөрсдөө процент тавьсаар л байсан. Үүний хариулт нь бол маш тодорхой. Хүний тархи одоо тэрхэн мөчийн зовлонг багасгаж баяр цэнгэл идэхийг хүсдэг. Одооны зовлон бол эрх чөлөөнөөс татгалзаж бүр боол болж өгөхийн зовлонгоос илүү хүнд санагддаггүй байсан юм л да. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол бид үүний хариулт нь маш тодорхой юм л да. Хүний тархи бол ер нь бол тэрхэн мөчийнхөө зугаа цэнгэлийг авахын тулд дараа ямар одоо үйл хэрэг дунжин те дараа нь ямар зовлонд унахаа тэр бүр боддгоо юм байна. Логикоор сэтгэдэггүй гэсэн үг. Юу тохиолдохыг нь тооцоолоод мэдчих юм бол хэрэглээний зээл авах нь маш багасах юм аа л да. Ерөнхийдөө бол маш ухаалаг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж өнөөдөр бидэнд одоо Вавилончууд шиг өөрийнхөө биеийг одоо процент тавиад тэг шаардлага байхгүй л дээ. Гэхдээ эд хөрөнгө алдах те өөрийнхөө бүтээсэн зүйлийг үгүй болгох маш их хэмжээний өрөнд орох цаашлаад бас амиа хорлогч хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр өөр бол ингэж үүсдэг байх нэ. За тэгвэл өртөө болчлоо гэж үдээ. Тэрхэн зуурынхаа одоо зугаа цэнгэлээс татгалзаж чадахгүйгээр та ямар нэгэн байдлаар өртөө болчлоо. Тэгвэл өрнөөсөө яаж гарах вэ? Өрнөөс гарах нэг шалгарсан хідэн зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хэлж өгье. За эхний зөвлөгөө нь бол өөрийгөө аль болох урт хугацааны зорилготой хандуулах юм байна. Орон сууц автаа ч юм уу илүү том зүйлд анхаарах хэрэгтэй юм. Өрн тэр том зүйлээс чинь илүү жижигхэн болгож харагдуулах хэрэгтэй мэн л да. Тэгээ хоёрдугаар зөвлөгөө нь хэм бол та бүх зардлаа жагсааж байгаад зардлаа төсөөлөж эхэл гэж байгаа юм. Ямар юмд би ямар зардал би гаргаж байна вэ? Энэ зардлуудыг би хасах хэрэгтэй бол тэрийг хасаад бүх зардлаа төсөөлж эхлэх юм байна.
За 3 дугаар нэгэн зөвлөгөө нь бол бүх зээлийн карта устгах. Чи үед бол зээлийн аппликейшнуудаа бүгдийг устгах хэрэгтэй юм байна л да. Зээл авч болох бүх тэр аппликейшн одоо юу эдээ банк тэр бүгдээсээ та холбоогоо таслах хэрэгтэй юм байна. Дараагийн зөвлөгөөн дээр магадгүй та одоо авлага авах ёстой хүн байж болно шүү дээ бас. Тэр хүмүүсээсээ ямар хүмүүсээс би авлага авах ёстой юм бэ гэдгийг жагсааж бичээд бас авлага авах хүмүүсээсээ авлага ав. Заавал тэрийгэ цуглуул гэж байгаа юм. За 5 дугаар зөвлөгөө нь хэм бол та зарлага гаргах бүртээ энэ яг зайлшгүй зарлага уу? Заавал би энийг авах ёстой юу гэж өөрөөсөө дахин асууж байгаарай гэж зохиолч маань хэлсэн байгаа юм. За 6-ад орлогын шинэ их үсрүүдийг хай. Зөвхөн одоо ингээ хуучин ажиллаа хийгээд байхгүй ахаад яаж орлогоо өсгөх үү гэдэг дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм байна. За 7 дугаар зөвлөгөө бол та сард зарлагдах ёстой мөнгөнийхөө дээд хэмжээг мөн сард олох ёстой мөнгөнийхөө доод хэмжээг бүр хатуу тогтоож өгч байгаа байхгүй юу? За би эндээс илүү би мөнгө ерөөсөө би зарлахдаггүй. За нөгөө талд болохоор би хамгийн доотлолтой энэ мөнгийг олж сарын хэдэн төгрөг байдیں۔ Өөрийнхөө хэмжээнд яг тогтоогоод би эндээс илүү би мөнгө олж болно шүү дээ. Гэтэ хамгийн доотлолтой би ийм мөнгө олох хэрэгтэй гэд тэрийгэ тогтоож өгөх хэрэгтэй байна. За ингээд өрөнд орчлоо гэд сэтгэлээр унах биш. Яаж өөрийг давах талаар бүгдээрээ ярьцгаая. Хүн болгон бас өртөө байж болно шүү дээ. Та мэдээж одоо хэсэг хугацаанд өртөө байна. Насаараа та өртөө байхгүй. Та өртөө байж болно. Өрөнд орсон байж болно. Тэглээгээд та яахаа алдсан амьтан биш шүү дээ. Одоо хэрвээ ямарваа нэгэн өрөнд орсон хүн энэ подкастыг маань сонсч ивэл тань зориулж би хэлж байгаа шүү. Та өөрийн үн цэнийг мөнгөний хэмжээгээр дүгнэж болохгүй. Эцсийн эцэст та хүн болохоос мөнгөний дэвсгэрс биш шүү дээ. Та бол өөрийн өвөрмөц зан чанартай, үнэлж болшгүй эрдэнэт хүн гэдгээ хизээж битгий мартаарай. Та өөрийгөө шүүхээ яг одоо зогсоо. Та тэмдэглэлийн дэвтэр аваад яг одоо өөрийн 10 сайхан зан чанар, магадгүй өөрийнхөө гаргасан амжилтаа яг одоо тэмдэглээд бичээрэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өрнөөс болж хизээж битгий алд. Хэнийг ч битгий өртөө болсондоо бас буруутгаарай. Бас юунаас ч битгий ай. Ерөнхийдөө бол одоо өөршөнд орсон хүмүүс маань маш их айцтай байдаг шүү дээ. Хин надаас өрөө нэх бол яах бол гэд. Хэрвээ та айж байвал нөхцөл байдлыг хамгийн муугаар бодоод үз. Төсөөлөд үз. Тэгэхэд та ядч өнөөдөр амьд байна шүү дээ. Та хэрвээ эрүүл байвал танд эрүүл мэнд байна. Мөн эцэг эх чинь амьд байвал та эцэг эхтэйгээ элэг бүтэн байна. Тэр бүх өөрт байгаа юу танд байна гэдгээ бодож үз. Айц таныг уламл мохооноо гэхээс ерөөсөө сэхүүлэхгүй. Өөрийн асуудлаар бусдын таны талаар одоо юу ярихыг хизээж битгий сонсч бай гэж юм. Тэрөө сонсон ч гэсэндээ чихнийхээ хажуугаар өнгөрөө сурах хэрэгтэй мэн л да. Яна ажлын газрынхан найз нөхөд одоо эсвэл ээж аваа намайг ийм хөрөнд орсныг мэдчихвэл би яана. Намайг юу гэж бодох болоо гэсэн бодлоо авч хаях юм байна. Та өөрийнхөө өмнө цэнэ зөвхөн үр ширтэй байгаа үеэрээ бодож болохгүй мэн л да. Та урд нь ямар хүн байсан бэ? Та урд нь магадгүй маш өндөр албан тушаалд байж болно. Эсвэл та маш сайн сурагч оюутан юу эдийн та эсвэл маш сайн тамирчиж байсан байж болно. Яг хав таныг зөвхөн мөнгөтэй одоо өдөртөө явж байхад харцдаг, наалцдаг байсан хүмүүс чинь таныг уруу дороо явахд чинь таран танигдаад танаас харин зайгаа одоо барина шүү дээ. Тэр хүмүүсээс ч гэсэндээ та холбоогоо тасалж байгаа нь бас нэг давуу тал. Тийм болохоор ямарваа нэгэн зүйлийг дандаа сайн өнцгөөс нь харах нь маш чухал юм байна л да. За ингээд энэ ном манаас маш урт ном байсан болохоор эхний хэсэгтээ бүгдээрээ мөнгөний талаарх ихтгэл үнэмшлээ хэрхэн олж авах вэ? Бас өрөнд орох юм бол өрнөөсөө хэрхэн салах вэ? Яг өртөө сэтгэл зүгээ илүү өөдрөг болох вэ гэдэг талаар бүгдээрээ ярьлаа. Номоо бол би бол маш детальчж ингэж бүр ингээд амьдралд хэрэгжүүлж болох үст тийм зөвлөгөөнүүдийг бэлдээ гэж ингэж бодож байгаа. Хоёр хэсэг тасалж оруулна. Дараагийн хэсэг бас маш сонирхолтой зүйлүүдийг ярих байгаа. Яаж илүү их орлогоо нэмэгдүүлэх үү гэх зэрэг бол орж байгаа. За хэрвээ та бүхэн манай сувгийг дэмждэг бол бас манай суугт орж байгаа маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сонсохыг хүсэх юм бол заавал subscribe бутнаа дараарай. Бас лайк дарахаа бити мартаарай. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хуг байлаа.